Зээлийн хувьд бол маш сайн зээл гэж бодож байгаа. Тэгээд 2% үтэйгдэж байна. За энийг одоо сая бас гişүүдийн асуултанд гарсан нөгөө тодорхой нэг хэлээтгэж яг одоо аль хотод ямар одоо зүйл зарцуулах уу? За энийг одоо ямар одоо хуулиар хэдэн компани гүйцэтгэхээр одоо худалдаа авах ажиллагаа зарлах уу? Энэ талаар. За хоёрдугаарт нь бол энэ Монгол улсын одоо хүлээгдэж байгаа томоохон цахилгаан станцууд 5-7 цахилгаан станц ямар хурцтай явж байна. Энэ дээр товч хариулт өгч. Мөн 70 задгын 50 мегаваттын цахилгаан станц ямар шатанд явж байна. Энэ дээр эрчим хүчний яам тайлбар өгье. За 4 номер. За энэ дэд станцын маань байршил одоо энэ паркт хотын төвд байршилж байгаа. За нийслэлээс бол нэг 0.12 га газрыг бол шийдэж өгсөн хотын төвд байрлана. За энэ дэд станц маань одоо баригдсанаар бол Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хаавал, Баянзүрх зэрэг 5 дүүргийн 14 хорооны бас энэ хотын төвийн 1-р зэргийн хэрэглэгчтэйг за мөн одоо 1-2 дугаар эмнэлэг за өргөн амарч газар зэрэг одоо ийм нийтдээ 11 1-р зэргийн хэрэглэгчд болон одоо 832 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамж бол сайжрах юм байна. За зээлийн хэлэлцээр батлагдаад ирэх нөхцөлд бол энэ олон улсын нээлттэй сонгон шалгуулалтыг за Германы Сэргэн Босгол хөгжлийн банкны журмын дагуу бол зохион байгуулалтад явна. За 5-7 дулааны цахилгаан станц маань төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх шийдвэр гарсан. За эдийн засгийн хөгжлийн яамд за эрчим хүчний зүгээс за төслийн бэлтгэл ажилтай холбоотой материалуудыг хөрвүүлсэн. За ингээд эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад ажиллаж байна. Удахгүй одоо бас энэ төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэ төсөл маань одоо цаашаа хэрэгжнэ гэж ойлгож байна. За 70 задгын дулааны цахилгаан станцын хувьд бол за орон нутаг өөрөө бонд гаргаад бас хэрэгжүүлэхээр 5 сарын 1-нд гээд бонд гаргана гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За 70 задгын дулааны цахилгаан станц дээр мөн одоо бид бүхэн энэ төсөл дээр дэмжлэг үзүүлэх үүднээс эрчим хүчний яамнаас за бүрэн эрх төлөөлөгч шиг тавин за бэлтгэл ажлыг бас хангаад явж байгаа.